За сайн байцгаана уу? Та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дахь монгол хэлний багш нарт зориулсан мэрэгжил арга зүйн цуврал сургалт 3 сэдв 8 өв хэл эзэмшүү сэдвээр Дорж Дэрэн багш өнөөдрийн хичээлийг удирдан явуулнаа. За Дорж Дэрэн багш. За бүгдээрээ сайн байцгаана уу? Миний дуу сонсогдож байна уу? Сайн байна уу? Сонсогдож байна. Сайн байна уу? Сонсогдож байна. За баярлалаа. За хэдүүлээ хичээлээ эхлэхээс өмнө нэг асуумж авчий. Тэгээ хичээлээ эхлэе. За миний дийлх харагдаж байна уу? Харагдаж байна. Харагдаж байна тий. За дийлх харагдаж байгаа тий. За тэгээ хэдүүлээ энэ menti.com гэдэг рүү ороод энэ дээдлэлд харагдаж байгаа энэ кодыг хийгээд ингүүд энэ асуулт гараад ирнэ. За энэ хичээлтэй маань холбоотой асуумж байгаа. Ер нь өв хэлний талаар ер нь та хэр сайн мэдэх вэ? За тэг хичээлээ эхлэхээс өмнө ер нь манай багш нар маань хэр сайн ойлголттой байгаа талаар хэдүүлээ бас харъя тий. За дэлгэц нь харагдаж байгаа тий. Харагдаж байна багш. Харагдаж байна. За нэг 15 хүртэл хүний хариултыг аваад хэлээ. Ерөнхийд нь харъя тий багцаалтаад. За одоо 27 орж байгаа шүү байна. 6 хүн хариулжээ. За шинээр нэмэгдэж орж ирж байгаа хүмүүсүүд маань menti.com гэдэг платформ руу ороод энэ кодыг хийгээд энэ асуултанд хариулъя шүү. За одоо 4 хүний хариулт авъя. За одоо 2 хүн хариулчвал хэдүүлээ үндсэн хичээл рүү оръё. За зарим хүмүүс маань бас итгэхгүй байгаа юм шиг байна тий.
За энэ хариултыг авч идэл ер нь өв хэлний талаар ойлголтоо хуваалцах багш бий болов. Ер нь өв хэлний талаар ямар ойлголттой байдаг талаараа туршлага хуваалцвал. Сайн байна уу? Би зүгээр замд явж байгаа болохоор энэ асуултанд орж чадахгүй гаруултаа. Тэгээд миний асуултны хариулт болохоор ойлгомжтой гэж ихнийх төрн. За. За өв хэлний талаар өөрийнхөө ойлголтоо хуваалцах багш бий юу? Ер нь өв хэл гэж ер нь юу юм бол? Ер нь яагаад чухал юм бол? За өв хэлтэй хүмүүсүүдэд ер нь яаж хэлний заан сургаж байгаа бол тэр туршлага байвал бас нэг хоёр багшийн саналыг авъя тийм. За сайн дураараа хуваалцах багш байна уу? Би тэгвэл нэг хэдүү хэлчих хөө. Мен өөрийнхөө сандыг. Хэн билээ? Хэн багш вэ? Германы Берлин хотод. За Берлин Ми Жоншайн гэдэг хувийн нэг юу байгууллагад ажиллаж байгаа. Ажлаад одоо баг 3-4 жилдээ явж байгаа. Тэгээд хүүхдүүдтэй бол ерөөсөө ажиллаж үзээгүй. Би бол бас зарим багш нарын мэрэгчлийн бол би өөрөө эдийн дипломтой тэгээд энд бас IT-ийн дипломтой сургууль өгсөн. Өөр чиглэх. Гэхдээ яг нь монгол хэлээ насан туршид хүмүүс одоо 2021 оноос хойш ихэд заагаад явж байгаа. Тэгээд яг хүмүүс маань герман хүмүүс дандаа германчууд зааж байгаа. Гэхдээ герман хэлтэй Австриас нэг хоёр хүн орж ирсэн. Одоо нэг нь ч одоо орж явж байгаа. Тэгээд Швейцарт байдаг бас нэг герман хэлтэй хүн бас орж байгаа. Тэгээд яг миний туршлагаас гэх юм бол хүмүүс бол маш их өөрсдөө ихтгэл сонирхолтой байдаг учраас том хүмүүс заах хэлбэр байдаг. Яг мэрэгжлийн бас хүн учраас надад хүүхдүүдэд заах нь гэхээр одоо мэдээж сургууль хүмүүжих арга байдлын тийм туршлага байх учраас энэ сургалтын турш байгаа юм да. Тэгээд миний одоо туршлага гэх юм бол түрүүтэй юун дээр бас хэлсэн. Тэгэхээр бол хүмүүс маань их сонирхолтой болж өгвөл яаж сурыг гэдэг. Тэгээд монгол хэлийг эзэмшихийн тулд бас их бас хэрэгтэй юм байна гэж ойлгоод тэрийг бас түрүүчийн сургалтанд өгсөн юг хэрэгжүүлэе гэж бодоод байж байгаа зүйлсөг. Тэгээд миний туршлага гэхээр одоо тийм л юм хэлэхээр байна да. За баярлалаа. За өөр ер нь өв хэлний талаар өөрийнхөө ойлголтыг эсвэл сурч мэдсэн зүйлээ хуваалцах хүн байна уу? Байна багшаа. Би Америкээс ирж Колорадо мужийн Монгол сургуулийн маань багш нар их амжилттай энэ таны хичээлд орж байгаа Урамчим багш хоёрын манай сургууль нэг 18 жил энэ өв хэлийг Америкт зааж байна. Тэгээд бид нар маш их алдаа оноон дээр өнөөдрийг хүрсэн байгаа. Яагаад бол энэ шинэ зүйл эхэлсэн учраас яагаад гэхээр Америкт монгол хүмүүс сууршаад 26 жил болж байна. Миний ойлгож байгаагаар энэ Денвер, Колорадогоос монголчуудын 45 мянган хүмүүс анх эхэлсэн байгаа. Тэгээд анх иржсэн оюутнуудынх нь 10-аад оюутны групп хүмүүсийнх нь нэг нь бий л дээ. Өөрөө тэгээд одоо манайд 10-аад багш маань таны хичээл сууж байгаа болохоор хэр зэрэг бид нэр сэтгэл зовж энэ ажлын төлөө явж байгаа гэдгийг харж байгаа бах. Тэгээд энд бид нар нэг 35 хүүхэдтэй эхэлж исэн. Одоо бол нэг хамгийн дээдлэнд нэг 55 те 60 болдгийг. Тэгээд ер нь бол хүүхдүүдийг нийлүүлж сургуулийн системд сургана гэдэг бол амаргүй ажил гэдгийг. Тэгээд дээрэс нь
1-5 дахь өдөр Америк сургуультай явждаг, 40 цагаар хичээлдээ явждаг, Америк хэлний орчинд байдаг хүүхдүүд 4 цагаар монгол хэлийг өв хэлний заан гэдэг бол хэцүү. Тэгээд эцэг нь хэдийгээр монголч гэсэн монгол хүмүүс англиар гэртээ ярьдаг. Одоо сүүлийн үед бүр тийм түгээмэл болцсон. Тэгэхээр бидний үед одоо би жишээ нь 60 төгөх гэж юм л та уучлаарай. Тэгээд бидний үед монгол хэлд маань ингээд одоо бидний хүүхдийн үед юм уу 2 дахь үед маань ингээд байхгүй болчихно гэдгийг харахад бол өстэй үнэхээр элэг эмтэрдэг. Зүрх өвддөг. Тийм. Тэгээд яадаг вэхээр Сарвал Эрдэнэ багшийн хэлдгэр бол тэл хэл гэж ярьдаг л да. Тэл ураг гэдэг, тэлээ ураг гэдэг бол 2 ээжтэй байдаг. Тэрнтэй адилхан хүүхэд бол home language гэж энд хэлдэг. Гэртээ ярьдаг хэл гэж байгаа. Гэрийн хэл. Дээрэс нь гадуур орчинд явахдаа ярьдаг хэл гэж байгаа. Тэгэхээр тэр нь бол нийтийн орчных нь хэл нь аль бие усных нь хэл бол англи хэл болж таарж байгаа. Тэгэхээр биднэрт ганц заах боломжтой өдөр нь 7 хоногийн амралтын өдрүүд байдаг хагас сайн бүтэн сайн ч юм. Эсвэл хичээлийн дараа байх байдаг л та бас. Тэр нь бол их хэцүүлтэй. Тэгээ зохион байгуулалтын эний зан гэдэг бол тэгэхээр бид нар бол маш их алдаа оног хийсэн. Тэгтээ эцээдд бол одоо нурж унаагүй гэдэг юм уу бууж өгөөгүй л өнөөдрийг хүрчээ сууж байна да. Зогсож байна да. Тэгээ энэний өмнөх 2 юм уу да тий ковидээс өмнө эхэлж исэн. Ингээл Монголын мэрэгжлийн багш нар хичээлүүд зааж эхэлсэн байгаа. Яг бол би их хүсэл тавьдаг хүн байхгүй юу. Тэгээд мэрэгчсэн багш нартай болъё яг бол бид нар монгол хэл мэддэг хүмүүсийг багш гэд ширээний ард авчиж тавьчихдаг. Хүүхдтэй ажил гэд. Тэр ямар ч багш байсан хүнийтэй ямар ч монгол хэлний багш байгаагүй уран зохиолын багш байгаагүй тийм хүмүүсийг тавьдаг. Тийм болохоор би үнэхээр айдаг. Тэгээд тавьж байгаадаа их сэтгэл зовдөг. Яг бол заа гарахгүй багш гэдэг одоо тэрний үннээрээ авагдаагүй тэгээд тийм хүмүүсийг хэл цаа гэд ингээд тавьж байгаадаа би өөрөө үнэхээр багш хүн учраас мэрэгжлийн хүний хувьд өстэй үнэхээр эмзэгэлдэг. Тийм учраас энэ сургалтанд ингээд бид нар сууж байгаа да. Тэгээд Америкийн нэгдсэн улсад бол ерөөсөө швед шиг тэгэж 2 хэл юм уу 3 хэлийг одоо дэмждэггүй. Нэгсэндээ швед улс бол байрын гаргаж өгөөд англи хэлний дэмжиж өгдөг юм байлээ шүү дээ. Манайд бол тэгдэггүй. Бид нар өөрсдөө тэмцэж энэний төлөө тэмцэл хийж иж ялангуяа монгол хүмүүс бол бид нар өөрсдөө маш цөөхөлөө учраас 350 сая хүн дотор 45 мянган хүн гэдэг бол хинч биш гэдгийг би дандаа ярьдаг. Тэгээд тийм учраас бид нар энийхээ төлөө одоо биднэрт ямар хүч чадал энерги амьдралдаа өгсөн тийм одоо үеийн үүрэг гэж байдаг шүү дээ генерашны одоо зөвхөн ээж хүнгээ ганц өөрийгөө бодохгүй зөвхөн багш хүнгээ би зөвхөн сургуулиуд төлөөлөхгүй монгол хүн гэдэг үднээсээ үндэснийхээ дархлаа их соёл хилээ үлдээнтвэл ямар үнцэнтэй вэ гэдгийг бодоод өнөөдөр хүрчэн таах шиг. За баярлалаа. За бусд нь чатан дээр хариулчих. Тэгээ хэдүүлээ хичээл рүүгээ орцгоё тий. За тэгэхээр багш нарын маань хариулсан нийт 17 хүн хариулсан байна. За ерөнхийдөө ихэнх хүмүүсүүд хойм ойлголттой гэдэг байна. За дараа нь болохоор цөөхөн хүмүүсүүд маань дунд маш сайн. За бас мэдэхгүй гэсэн хүмүүсүүд бол байгаа юм байна. За тэгэхээр өнөөдрийн хичээлийн төгсгөлд болохоор хэдүүлээ өв хэлний талаар ерөнхийдөө нэг юм зэгцтэй ойлголттой болж аавна. За энэ өв хэл гэж чухам яг юу хэлдэг? Ер нь яагаад энийг хадгалах, хамгаалах, цааш нь өглөөлөх, анхаарах чухал байдлаар ер нь бол ойлголттой болж аавна. За мөн өв хэлтэй хүүхдүүдэд, за мөн насанд хүрэгчдэд энийг цааш нь ер нь яаж зааж сургууль болох юм гэдэг талаар бас тойм ойлголтыг энэ хичээлээс авнаа. За тэгэхээр өв хэл гээд яриад байгаа. Энэ англи хэл дээр бол heritage language гэж хэлдэг. За тэгэхээр бидний нөгөө хос хэлтэнд хилээ хэлтэн гэдгээс бас арай өөр байх гэдэг нь тий. За тэгэхээр өнөөдрийн хувьд миний хувьд ярих гэж байгаа агуулга маань за бид нар эхлээд хэд эзэмших үү гэдгийг ерөнхийдөө ойлгоно. Тэгэхээр би анхны хичээл дээр энэ тухайд зэгцтэй тойм ойлголт бол өгсөн байгаа. За тэгэхээр эргээд хэдүүлээ энийгээ бас дахиад нэг товчхон санана. За дараа нь энэ хос хэл эзэмшнэ гэж юу хэлээд байгаа талаар товчхон ойлголт аавна. За энэ дээр тусдаа биднэрт мөн нэг удаагийн сургалт байгаа учраас илүү дэлгэрэнгүй үзнэ.
За энэний дараа яг өнөөдрийн бидний анхаарах ёстой зүйл бол өв хэл эзэмшинэ гэж ер нь юу хэлхийн яагаад чухлын талаар бол ярилцсанаа. За тэгэхээр хэл эзэмшинэ гэдгийг бол хэдүүлээ эхний хичээл дээр ярьсан тийм ээ. За тэгэхээр хэл эзэмшинэ гэдэг бол хүн ер нь хідэн хэл эзэмших, ямар хэл эзэмшихээс үл харгалзан болвол тий. За хүүхдийн жишээн дээр аваад үзэхэд бол орчиндоо тухайн хэлэн бол эзэмшнэ. За тэгэхээр энэ бол яг ямар хэл эзэмших нь бол хамаа авахгүй байна тий. За мөн хэдэн хэл эзэмших бол энд бол ярихдахгүй байх нь. За тэгэхээр хэл эзэмшихийн хувьд бол энэ нь нэгдүгээр хүнд байглаас заягдсан төрөлхийн шин чанартай гэж бид нар ярьсан тийм үү. За хоёрдугаарт бол энэ тодорхой хэмжээний орц туршлага гэдэг зүйл бол маш чухал юм а буюу орчны нөлөө гэдэг бол маш чухлаа гэж ярьсан. За тэгэхээр хүүхэд ер нь яаж хэл сурдаг вэ гэд хэдүүлээ өнгөрсөн хичээл дээр үг яаж сурдаг вэ гэдэг хичээлийг үзсэн. За тэн дээр хүүхэд үгийг тархиндаа төсөөлөхдөө тийм ээ маш олон одоо төсөөллийн төсөөлөл бол толгойд нь бууж байгаа гэж бол хэлсэн тий. За одоо жишээлбэл энэ зурган дээр ээж нь хүүхэдтэй энэ пуула байна гэхэд хүүхэд бол пуула гэдгийг мэдэхгүй чихэн юм болов хөлн юм болов. За эсвэл бүр ингээд шалан дээр байгаагаар нь харж байна тий. Эсвэл одоо юу гэдэг нь пуулааны сэтгэлийн хөдөл дээр анхаарал хандуулж байгаа юм уу тий. За гих мэтэр маш олон төсөөлөл бол энэ дээр бол явж байна. За тэгэхээр хэл эзэмшинэ гэдэг бол энэ дээр үг сурах тухай асуудал, тухайн үгийн бүтцийг одоо эзэмших тухай асуудал. За энэ нь хүүхэд наснаас ахуулаад бидний одоо насанд хүртэлх тэр үе хүртэл хэрхэн яаж хөгжиж байгаа үйл явцыг ойлгох, тайлбарлах ийм зорилготой бол байдаг. За тэгээ хэдүүлээ бол одоо юу гэдэг нэг 0-6 насны дээр илүүтэй төвлөрөөд байгаа хэдий ч энээс цаашаа бол бас доктортойгоор бол өсөөд явдгаа гэдэг ийм зүй тогтол бол байдгийг бол бид нар үзсэн тийм ээ. За дараа нь бол хэл эзэмших гэдэг бол тодорхой одоо дараалсан үе шатны дагуу хөгждгийг бол тайлбарлах нь бол чухал байдаг. За тэгэхээр энэ зүй тогтол, энэ үе шат, энэ дараалал гэдэг зүйл яагаад явдсан бэ гэдгийг ойлгох нь өөрөө хэл эзэмших одоо үйл явцыг ойлгоход их чухал байдаг. За тэгэхээр энэ бол бас яг ялгаа байхгүй ямар хэл хичнээн хэл үзэхээс үл харгалзан ийм зүй тогтол бол явагдана гэж үзнэ тийм. За дараа нь хэл эзэмших үйлд маань олон хүчин зүйл бол нөлөөлдөг. За энэ нөлөөлж байгаа хүчин зүйл бүрийг бол тодруулах нь бол чухал байдаг. Өөрөөр хэлбэл биологийн хувьд одоо юу гэдгийг тухайн хүүхэд одоо хэл эзэмшихэд ямар нэг одоо юу гэдэг өгөгдлийн хувьд удамшлалтын хувьд нөлөө бий юу. За эсвэл одоо юу гэдэг ямарваа нэг одоо эрүүл мэндийн хувьд асуудал бий юу ч гэдэг юм уу тий. За тэр байна явж байна. За мөн танин мэдхүйн хүрээ хүүхдэд ер нь хэл ярианд нь яаж нөлөөлдөг, яаж одоо хөгжөхөд нь тус болдیں۔ Тий. За энэ бол бас маш чухал нөлөөтэй ахын. За цаашлаад нийгмийн болон орчны нөлөө бол бас чухал байна. За тэгэхээр энэ олон хүчин зүйлийг харгалзаж үзэх маань бас хэл эзэмших үйл явцыг ойлгоход маш их тус болдог байна. За дараа нь хэл эзэмшихээ бид нар ерөнхийд нь ойлгочлаа. За энээс тусдаа авч үзээд хос хэл эзэмших гэж ярьдаг тийм ээ. За тэгэхээр хос хэл эзэмшнэ гэдэг бол хүүхэд одоо юу гэдэг. За энэ зурган дээр та хэд харж байна. Ирвэхэ гэд хэлж байна тийм ээ. За ирвэхэ гэдэг одоо үг байлаа гэж бодоход энэ англи хэл дээр butterfly гэж байгаад Испани хэл дээр mariposa гэх хүүхэд бол хоёр одоо хэл дээр зэрэг болвол ийм төсөөлөлтөй ойлголттой байж байгаа жишээтэй тий. За тэгэхээр ийм хоёр хэлний орчинд өсөж байгаа. За мөн тэрнээс дээш хэлний орчинд өсөж байгаа хүүхдүүд бол одоо хос хэл эзэмшиж байгаа тэр процессыг бол хэлдэг. За энэс өмнө хэдүүлээ одоо өв хэл тайлбарлахаас өмнө нэг хэд хэлтэн ойлголтуудыг ялгаж салгаж бол ойлгох нь чухал. За тэгвэл эдрийг хэдүүлээ өв хэлээ тайлбарлахаас өмнө ярилцгаая. За нэгдүгээрх нь бол төрлөх хэл, их хэл, нэгдүгээр хэл гэдэг ойлголт бол байдаг. За энийг англи хэлээр та хэд магадгүй бүгдээрээ мэдж байгаа тийм native language, mother tongue, за мөн first language гэж хэлдэг тийм ээ. За энэ гурван маань бол гуруула яг нэг ижил утгыг бол
хэлдэг байна гэсэн. За тэгэхээр нэгдүгээр хэл эсвэл төрлөх хэл их хэл гэж маань гэдэг зүйл юу хэлээд байгаа гэхээр өөрөөр хэлбэл хүн төрсэн цагаасаа суралцж байгаа тэр анхных нь хэл нь байна тийм ээ. За дараагийн нэг ойлголт бол хоёр дахь хэл гэдэг ойлголт байдаг. За энийг бас өөрөөр additional language буюу нэмэлт хэл гэж болоод бас хэлдэг. За тэгэхээр энд бол 1 2 3 бас шин чанар байна. За энэ нь болохоор тодорхой нэг хэлний араас суралцж байгаа хэлийг бол хоёр дахь хэл гэж хэлнэ. За хоёрдугаарт нь хамгийн чухал ойлголт энэ хөвчлэн 3 наснаас суралцсан эхлэж буй хэлийг хоёр дахь хэл гэж хэлдэг. Тэгэхээр 3 наснаас өмнө олчвол ямар хэл болох вэ? Native language. За их хэл нэгдүгээр хэл маань болох нь тий. Тэгэхээр 3 наснаас хойшоо болоод ирэх юм бол хоёр дахь хэл болох нь байна тий. За энийг ялгаж салгаж ойлгоно. За тэгэхээр хоёр дахь хэл буюу хос хэл гэж яриад байгаа энэ зүйл маань ганц хоёр хэлний тухайн асуудал юусоо биш. Энэ 3 4 5 цаашаа хэдэн ч хэл байдаг. Хоёр болон түүнээс дээш хэлний тухай асуудал яригдчихэйдэг гэсэн үг. За тэгэхээр энийг англи хэл дээр second language гэж хэлээд байна. Эсвэл additional language гэж хоёр янзаар хэлж болох нь тий. За гурав дахь бидний ярьж байгаа зүйл бол нөгөө өв хэл гэдэг ойлголт. За өв хэл гэдэг ойлголт маань цөөнхийн орчинд төрсэн цагаасаа суралцж буй хэл гэсэн. За тэгэхээр энийг хэдүүлээ илүү бас дэлгэрэнгүй нарийн ярилцсан. Тийм учраас ингээд төр орхичээ. За дараа нь тэгвэл энийг эзэмшин гэж тэгвэл юу хэлээд байгаа юм бэ? За эхлээд хэдүүлээ хос хэлээс ярив. За хос хэл олон хэл хоёр болоод яг адилхан гэж би түрүүн хэлсэн тий. За хос хэл маань бас дотроо хоёр янзаар хуваагдана. За өөрөөр хэлбэл хос хэлийг нэгэн зэрэг эзэмшиж болдог. Өөрөөр хэлбэл төрсэн цагаасаа 2-оос 3 хэлийг тий. За мөн цаашаа бас хэдэн ч хэлийг яг зэрэг сурж байгаа тэр үйл явцыг хос хэл гэж хэлнэ. За ихэвчлэн 3 наснаас эхлэн суралцж байгаа тэр хэлийг хэлэх нь. За дараалсан шинжтэй байна. Эхний шинж нь бол нэгэн зэрэг буюу simultaneous гэж хэлээд байгаа. За дараалсан гэдэг маань болохоор sequential буюу одоо нэг хэлний араас нөгөө хэл нь орж ирэх. Өөрөөр хэлбэл 2 3 дахь хэлээ 3 наснаас хойш нэмж сурж байгаа тэр үйл явц орж ирэх нь. За тэрний дараа 2 дахь хэл гэдэг зүйл ярина. За эхнийх нь би энэ bilingual эсвэл multilingual acquisition гэдэг зүйл ярьсан шүү. За одоо дараагийнх нь болохоор second language гэж яриад байна. За тэгэхээр энэ second language гэдэг бол тодорхой хэлний хөрс буюу үндэс тэр суурин тогтсны араас нөгөө хэл сурах тэр үйл явцыг second language гэж хэлээд байгаа. За тэгэхээр жишээлбэл юу гэдэг нь хоёр дахь хэл сурч буй хүүхэд те 3 өнгөрөөд суралцж байгаа тийм хэлтэй хүүхэд байж болох нь. За магадгүй та хэд яг ийм хүүхдүүдэд бол зааж байгаа бах. За дараа нь хоёр дахь хэл сурч буй том хүн, насанд хүрсэн хүн орж ирнэ. За энэ нь хөвчлэн 15 наснаас хойш суралцж буй тэр хэл гадаад хэл орж ирэх юм байна гэсэн үг тийм. За гурав дахь нь өв хэл буюу бидний ярьж хэлээд байгаа тэр нэгдүгээр хэлээ цөөн тооны ярилцагчтай орчинд суралцах. За жишээ нь Америкт монгол хэлээр ярьж байгаа цөөн тооны тийм community гэж хэлээд байгаа тийм. Тодорхой бүлэг хүмүүс байгаа тийм. За тэнд ярьж байгаа хүүхдүүд ер нь өв хэлтэй мөн болов? Өв хэлтэй мөн. Өв хэлтэй мөн тийм ээ. Өөрөөр хэлбэл тэнд айгүй цөөн бүлэг байгаа тань тэр дунд хүүхэд хэлээ сурж байгаа тэр үйл явцыг өв хэл гэж хэлэх юм байна. За дараа нь олон тооны ярилцагчтай тэр хэлэндээ илүү уусж байгаа үзэгдлийг бас өв хэл гэж хэлэх юм. За жишээ нь Америкт ер нь ямар өв хэл байгаа бол Америкт бол англи хэл бол давмгаалж байгаа. Тэнд маш олон хэл соёлтой хүмүүс бол бөөгнөрсөн байгаа шүү дээ. За тэгэхээр тэрэнд уусж байгаа үзэгдэл бас явж байгаа тийм. Тэгэхээр тэнд бас өв хэлний асуудал бол яригддаг байна гэсэн үг. За тэгвэл энийг хүний хувьд аваад үзэх юм бол тий. За хос хэлтэй хүнгээ бид нар бүгдээрээ мэднэ. Bilingual speaker гэж хэлээд байгаа тий. За тэгэхээр энийг хүний хувьд бол 2 болон түүнээс дээш хэлээр ярьж байгаа бол тэр бол хос хэлтэй хүн байна тий. За тэгэхээр дараагийн нэг ойлголт бол хос хэлээрээ ижил төвшөнд ярьдаг хүн. Өөрөөр хэлбэл
айл айл тэр одоо хэлэндээ одоо яг хэлнийхээ одоо төвшин тэр чадварын хувьд тэнцүү байхыг бол ярьж байна. За дараа нь хос хэлээрээ зөрөөтэй төвшөнд ярьдаг хүн гэж бас байна. За тэгэхээр өөрөөр хэлбэл нэг хэл нь нөгөөгөөсөө илт илүү байх тухайн асуудал орж ирж байна тийм. За дараа нь хоёр дахь хэлээр яригч. Өөрөөр хэлбэл 3-аас 15 наснаас хойш сурсан хоёр дахь хэлтэй хүн. За та хэд одоо жишээлбэл гадаадын улс оронд байгаа тийм ээ багшилж байгаа. За тэгэхээр ямар нэг байдлаар тухайн суугаа орныхоо хэлээр бас ярихыг бол ярьдаг бах тий. Тэгэхээр та хэд хоёр дахь хэлээр яригч мөн үү? Мөн. Мөн тийм ээ. Тий. За хос хэлтэй хүмүүс болоо та хэд? Тэгээ хос хэлтэй мөн ялгаагүй. Монголоор бас англиар. Хос Хос хэл. хэлтэй. Хос хэлтэй байх нь тий. За дан хоёр дахь хэлтэй хүн бий болов? Хос хэлгүй зүгээр дан хоёр дахь хэлтэй. байхгүй. Ер нь Байгаа шүү дээ. байгаа. Ер нь бол Австралид бол хос хоёр дахь хичээлийн бүр сургуульд нь За энд би багш нарын тухай асууж байгаа шүү. багш нар Тий. за ер нь бол байгаа зарим хүмүүс. За. За тэгэхээр бүгдээрээ бол ер нь бол хоёр дахь хэлээр ярих гэж байна. За миний хувьд бол бас нэлээд хожуу гадаад хэл үзсэн учраас би бол өөрийгөө хос хэлтэн гэж хэлэхгүй. Би бол хоёр дахь хэлээр ярих гэж бол үзнэ. За тэгэхээр хоёр дахь хэлний төрлүүд бол байна. За тэгэхээр хоёр дахь хэл сурна гэдэг маань за эхнийх нь тий өөрөөр хэлбэл тухайн оронд нь очиж хэл сурах асуудал. За жишээлбэл Герман улсад герман хэлийг нь сурах тийм ээ. За дараа нь гадаад хэл сурах гэдэг асуудал байна. За энэ нь болохоор өөрийн нутагтаа гадаад хэл сурах. Жишээлбэл Монголдоо герман хэл сурж байгаа бол гадаад хэл сурж байгаа тийм. А хоёр дахь хэл сурж байгаа бол одоо тухайн улсад нь очиж сурж байгаа. За өв хэл сурна гэдэг маань гадаадын улс оронд амьдарч буй эцэг их асран хамгаалагчдаас хэл сурж байгаа. А эсвэл тэр тодорхой тэр цөөнхийн бүлгээс тэр цөөнхийн одоо тэр хүмүүсүүдийн орчинд хэл сурж байгаа тэр үзэгдлийг бол хэлэх юм байна тийм. За жишээлбэл Германд амьдарч байгаа монгол гэр бүл бай гэж бодъё. Хүүхэд нь эцэг эхээсээ монгол хэлээр сурах. Гэтэл сургуулийн орчинд очиж герман хэлээр төлхөөсөр бодох тийм. За энэ жишээ бол яг Америкт болох юм бол яг адилхан тийм. За тэгэхээр энэ ойлголтуудыг яг ялгаж салгаж ойлгочих юм бол их чухал шүү. Өөрөөр хэлбэл бид нар хойлт солиод байдаг. Жишээлбэл саяны өв хэл гэдгийг хос хэл гэдэгтээ бас нэг хойлт солих гээд байдаг. Өв хэл гэдгийг одоо юу гэдгийг хоёр дахь хэл гэдэгтээ хойлт солих гээд байдаг. Тэгэхээр ийм асуудал болоод бас гардаг. Тэгэхээр энэ ойлголтуудаа зөв ойлгоод авчих юм бол хооронд нь бас хойлт солихгүй байх юм байна тийм. За тэгвэл өв хэл эзэмшнэ гэж юу хэлээд байгаа талаар хэдүүлээ өнөөдрийнхөө сургалтын хоёр дахь хэсэг рүү оръё. За тэгэхээр өв хэл эзэмшнэ гэдэг маань тодорхой нэг нийгмийн хэлний орчинд тэр хөгжиж байгаа хос хэлний нэгэн төрлийг бол хэлдэг. Тэгэхээр хос хэлний нэгэн төрөл бол байх нь байна тий. Гэхдээ хос хэлний нэгэн төрөл дотроо яг хос хэлнээсээ бол бас ялгаатай тэр үзэгдлийг хэлнэ. Өөрийн одоо хэв шинжийг шин чанарыг агуулсан байх нь байна тийм. За тэгэхээр энэнийг яагаад судалтын яагаад анхаардын гэхлээр энэ хэл эзэмшиж байгаа тэр сурж байгаа тэр хөгжлийн үе шатууд бол хүүхд болгон дээр бол бас өөр зүй тогтолтой явдгаа гэж бас судлаачд үздэг. За дараа нь үг хэлийг хүүхд наснаас насанд хүртэл суралцж байгаа тэр үр дүн бол бас арай өөр байна гэж бол үздэг. За дараа нь орцоос шалтгаалсан үг хэлний түвшин бол бас өөр байх боломжтой. Нэг бол өсч сайжраад байх нь нөгөө бол буурч одоо алдагдаад байх ийм хандлагатай байдаг байна. За тэгвэл өв хэлүүд гэж юу хэлэх вэ гэж ярьж байна тий. За энэ дээр бол хамгийн нэгдүгээр гадаадын улс оронд амьдарч буй гэр бүл тэдний хүүхдүүдийн ярьж буй хэлийг бол хэлнэ. За мөн өөрийн улс орондоо ч мөн ярьж байгаа хэл бол багтнаа. За тэгэхээр бид нар бол зөвхөн гадаадын улс оронд л энэ өв хэлний асуудал яригддаг юм шиг бодоод байна тий. Жишээлбэл юу гэдэг цагаачлаа гараа явцсан одоо Монгол
гэр бүлүүдийн одоо хүүхдүүд тэр хэлээ эзэмшиж байгаа бол өв хэлтэй гэж бодоод нь шүү дээ. Гэтэл мөн бид нар энд Монголдоо байж ийж бас өв хэл тээж байх бас боломжтой байх нь тий. За тэгэхээр өв хэл гэдэг бол би түрүү хэлсэн цөөнхийн хэл гэж хэлээд байгаа. За цөөнхийн хэл гэдэгт нь юуг хэлээд байгаа вэ гэдгийг хэдүүлээ тайлбарлая. За цөөнхийн хэл гэдэг бол за нэгдүгээр гадаадын улс оронд суурьшаад очсон байгаа. Одоо тэр цөөнхийн хэлний бүлгийг бол хэлээд байна. За нөгөө талдаа гадаадын улс оронд байгаа тодорхой нэг одоо юу гэдэг нь бүсийн гэдэг юм уу, тодорхой нэг одоо уугуул үндэстний гэдэг юм уу, тэр хэл соёлыг бол бас багтааж үздэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг хэл одоо аль биесээр давмгаалаад байгаагийн эсрэг нөгөө талд олон одоо цөөн тооны одоо ярилцагчтай хэлүүд байлаа гэхэд энэ өв хэл рүү бол бас ордог байх нэ гэсэн үг. За тэгэхээр энэ өв хэл эзэмших энэ асуудалд бол нийгэм улс төрийн нөхцөл байдал бол маш их нөлөөтэй байдаг. Ялангуяа энэ одоо тухайн хэлийг эзэмших үйл явцдаа нь за тухайн хэлээ хөгжүүлэх үйл явцдаа нь за мөн хэлээ сурахгүй байх тэр мартах тэр байдалд бол ихээр нөлөөлдөг гэж үздэг. За тэгэхээр та өөрсдийнхөө одоо яг байгаа газар тий тэгэхээр энд бол бас нэлээд олон улс орноос бол холбогдож оролцож байгаа. За тэгэхээр байгаа улс орондоо ашиглагдж байгаа 2-оос 3 өв хэлийг нэрлэх гээд оролдъё. За би нэг 5 багшийг авъя. За энэ зүгээр дасгал шүү. Зөв буруу гэсэн юм бол байхгүй. Заавал зөв хариулна гэсэн юм байхгүй. Би хэлэх өгшөө. За. Австрали улсад одоо яг өв хэл одоо яг энэ цөөнхийн ярьдаг хэл бол Aboriginal language буюу одоо уугуул иргэдийн хэл гэж байгаа. Тэгээд энэ хэл дотроо 300-аад одоо хэл байгаа хэл аялгүй. За ингээд устдаж үгүй болоод нөгөө хүмүүс ярихгүй удсаар агаад олон жил яриаг болохоор нөгөө одоо хэл нь одоо гэдэг ярих хүмүүс нь цөөх. Яагтвэл хүн аман цөө одоо өнгөж 934 мянга буюу 3.8% нь Австралийн хүн амын 27 сая хүн амнаас одоо 934 мянган хүн одоо ярьдаг. Энэ өв хэлийг бол ер нь улс орон даяар энэ уугуул иргэдийн өв хэлийг хадгалж үлдэхэд одоо Австрали улсад бол нэлийн анхаардаг юм болов уу гэж би өөрийн зүгээс хардаг. За нэг 2 жишээ хэлье. 2-оос 3 хэл нэрлэе. Ямар хэлүүд байд юм бол? За тэр нь одоо буруу хэлж магадгүй шүү. Каранара буруу хэлж магадгүй. Дараагийнх нь? За дараагийнх нь болохоор за одоо худлаа яриад яваа би одоо юу гатах юм. Игээл сараадах. За монгол хэл маань мөн болов? За монгол хэл маань 2 дахьтаа орно зүйтэй. 2 дахьтаа орно. За Австралид одоо хичнээн монголчууд байгаа. За яг нарийн тоог мэдэхгүй. За манай энд бол нэг 3,000 хүн одоо төр болон байнгын орсон суугчаар 3,000 хүн гэр бүл хүмүүс амьдардаг гэсэн одоо яг тодорхой тийм тоо биш. За тэгээд бусад улс орнуудын хэлнүүд гэж байна. Одоо өв хэлүүд одоо Пунжаби ч гэдэг юм уу тий бусад улс орны бас мартагдах төхөж байгаа юм хэлүүдээр хүүхдүүдтэй одоо сургах тэр хэлүүдийг цөөнхийн ярьдаг тэр хэлүүдээ өв хэлээ өвлүүлэх тал дээр яг бид нар шиг ингээд багш нар хүүхдүүдтэйгээ ажилладаг тийм талууд байгаа. За баярлалаа. Австрали тэгэхээр уугуул үндэстний бас өв хэлийг нэрлэлээ тий. За өөр байгаа газраасаа өв хэлийг нэрлэх багш бий юу? За жишээ магадгүй Канадаас ч байт юм уу, Шведээс ч байт юм уу? За сайн байна агш. Америк нэгдсэн улсаас бол монгол хэл байна. Мэдээж англи хэл байна. Тэгээд олон хос ярьдаг испани хэл байна. Англи хэл маань өв хэл мөн үү? Америкт. Англи хэл өв хэл биш ээ. Дэлхийн нийтийн. Америкт бол биш байлгүй дээ. Энэ хүн Америкээс холбогдож байгаа тий. Тэгэхээр монгол хэл бол өв хэл маань. За өөр ямар хэл байгаа өв хэл?
Монголоор Аа, тий. Испаниас адилхан олон хүмүүсээс ярьдаг болохоор тэгвэл Испани байгаа. зөндөө олон иммигрант байгаа тий. Орос хэл байгаа. Тий, Америкт бол өстө зөндөө олон баг Зөндөө олон хэл байгаа мэн нэрээ. Мафрик тэгэл оцсон тип болгоноос оцсон хүмүүс чинь үг хэлтэн болно үсттэй. Би Япон, Солонгос, Тийм. Хятад гэл Хятад. Өөр одоо юу гэдгийг Канад эдэрт бас их сонин жишээнүүд байгаа. Канадаас багш бий юу? За мөн Монголоос оролцож байгаа хүмүүс Байна ба байна. Монголд ер нь Байна өвгөл байна. хүмүүс бий юу? Бас хэлж болно шүү. За. Канадад зөндөө олон Aboriginal хүмүүсийн хэл байгаа. Тэр нь болохоор юу гэлээд Inuktitut гэдэг маш олон төрлийн Аха. native Aboriginal хүмүүсийн хэл байдаг юм үлээ. За. Одоо Монголд байгаа хүмүүс яах вэ? Одоо жишээ нь би одоо бүрээд хэд үг Тийш. юу аялгаа болох юм Хүмүүс яа. бүрээд хэл, казак хэл. Казак те одоо баруун Тий. манайх ч өвчнөө олон аялгуунуудтэй шүү дээ. Ер нь хэдний аялгуунууд өв хэл рүү орох юм уу? Эсвэл яах юм бол уусаа. За хэл бол тэр олон аялал юм уу тий? Аялгуу саатын Аялал бол аялгаа тийм ээ. Тий. Аялгаа гэж хэлдэг тий. Тийм За, надад аялгаа. за хэд орох уу гэж. Хуваа хэл байдаг. Хуваа хэлтэй хүмүүсүүд өв хэлтнүүд мөн болов? Мөн Яагаад Өсгөл аймагт цаатнууд ярьдаг хуваа хэл гэж байдаг. Бүгд мэдэх бах тий. тий өв хэлтэй мөв байхаа. мөн Казак хэл үг хэл мөн үү гэж. Мөн За, Монголд бол казак өв хэлтэй орн тийм үү? за, тийш тий. Монгол хэл юу баян үлгэд байгаа казакууд бол монголчуудын хувьд бол өв хэлтэй хүмүүс мөн шүү дээ. Бас манай цөөнхийн бүлэг. Гэхдээ Монгол улсад аль биесний монгол хэлээр ярьдаг тий. За өөр Герман эсвэл Швед, Швейцар эдэр өв хэлтэй хүмүүсүүд бий болов. Сонирхол. За Япон эдэрт бас байж болно. Багш Монголд англи хэл үг хэл мөн үү? За Монголд англи хэл өв хэл мөн болов. Хадэлтэй хөөрхөн асуулт юм шүү дээ. Бодсон чинь нэрээ. тухайн Хоёр дахь англи хэл байгаа тий өв хэл бол биш ах. За Монголд бол англи хэл яг аль биесээр бидэрт англи хэлээр одоо суугуул тийм юу гэдгийг үндэстэн угсаатны бүлэг өдр бол байхгүй шүү дээ. Тэгэхээр бидний хувьд бол хоёр дахь хэл байж болно тий. Тийм байна тий. Монгол миний бодлоор Монгол нөгөө нэг одоо англи улс орноос ирсэн хүмүүс хүүхдүүд нь Монгол төрсэн тухайлбал одоо бараг байхгүй л ах. Гэхдээ үр хүүхдээ нөгөө англи хэлийг эзэмшүүлэхийн тулд тэр нь бол бараг өөрсдийнх нь буцаад өв хэл болох ба. Тэрнээс монголчууд Өөрсдийнх нь бол өв буцаад өөрсдөө монголчуудын хувьд бол болохгүй тийм ээ. тий яг нь. За баярлалаа. За тэгэхээр өв хилтэн гэж хинбэ гэдгийг хэдүүлээд эхлээд ойлгоё. За тэгэхээр өв хилтэн гэдэг бол хэлний цөөнх бүлэгт буй хүүхэд болон насанд хүрсэн хүмүүсүүдийг хэлнэ. За энэ нь хоёр шинжийг бол агуулсан байна. Нэгдүгээр гэртээ ашиглаж байгаа тэр хэлийг хэлнэ. За хоёрдугаар тэр олон хүний ярьж байгаа тэр аль биесний хэлийг бол хэлээд байна. Тэгэхээр ийм хоёр шинжийг бол агуулад байна гэсэн үг. За тэгэхээр энэ дээр юу гэдгийг Америкт бол аль биесний хэл нь англи хэл байдаг. Гэхдээ одоо гэрийнхаа нөхцөлд янз бүрийн улс орноос ирсэн хүмүүсүүд өөрсдийнхөө хэл соёлыг ашиглаад гэрийнхаа нөхцөлд ашиглаж байгаа тэр үйл явцыг бол хэлэх нь тийм. За тэгэхээр өв хэлээ хэдүүлээ тайлбарлахаас өмнө өв гэдэг үгээ ер нь бол ойлгох ёстой. За тэгэхээр энэ монгол хэлэнд бол өв гэдэг үг монгол хэлний тайлбараас энд бол бичсэн байна. За нэгдүгээр үндсэн утга маань бол одоо юу гэдэг эцэг их өвөг дээдсийн үр хүүхэд болон ойр дотны хүмүүстэй үлдээсэн эд хөрөнгийн тухайн асуудал бол яригдж байна тий. За энэ дээр одоо юу гэдэг өв хөрөнгө, өв залгамжлах гэдэг. За энэ утга маань энэ өв хэлтэй холбогдох болов? Холбогдсон. Ер нь Энэ бол эд хөрөнгийн тухай ярьж байна тийм ээ. Хоёр дахь утгыг бол энэ түүх соёлд уламжлан үлдсэн соёл зан үйлийн холбогдлолтой зүйлс гэдэг. За тэгэхээр энд соёлын өв сан, өв соёл, өв хэл гэхээр энэ хоёрдугаар утга дээр илүү төвлөрөх хандлагатай байна тийм үү?
За та хэд энийг яг үг хэлтэй холбоод нийцүүлж одоо яаж нийцүүлж юу н ойлгох вэ? Үг гэдгийг одоо хэлтэй ингээ холбоод ойлгох юм бол Яг нөгөө уламжилж үлдэж байгаа гэдэг утгаараа явж магадгүй тий. Өв хөрөнгө чинь уламжилж явж байгаа шүү дээ. Эцгээс ааваас хүүхдээс өвөөгөөс эмээгээс хүүхдэд. Тэгэхээр хүүхдүүд хэлийг ааваасаа ээжээсээ сураад өвдөө явж байгаа болохоор тэр утгаараа нэг тал болж болох тий. аа тий. За Өв гэхэр чи нөгөө өвлөж ирж байгаа, өвөг дэцээс ирж байгаа, өвлөж ирж байгаа соёл гэдэг утгаараа тэгээд хэлтэйгээ холбоод бидний харилцааны хэрэгсэл учраас өвдөж ирж байгаа тэр яриа хэлийг өв хэл гэж энэ дээр болох юм болов. За тэгэхээр энэ монгол хэл дээр бол энэ бол бас байгаа ойлголт бол байх нь шүү дээ. Тийм ч учраас өв гэдэг Нэвлж байгаа тий. байна тий. За тэгэхээр энэ өв хэлний нэр томьёо бол одоо бас шинжлэх ухаанд ингээд хүчтэй гарч ирсэн. За гэхдээ энд бол 1970 онд Канадад гарч ирсэн гэж үздэг. Би тэр юуныхаа сургалтын эхэнд бол Heritage Language Acquisition гэдэг доорн бичсэн байгаа тий. За би гол төлөв энэ сургалтууд дээр зарим нэр томьёонуудыг ингээд доор нь англиар дээр яваад байгаа шүү. Та эргүүлээд үзэхдээ тий харуул. Тэгэхээр ойлгомжгүй зүйл байвал англиар нь давхар ингээ хараад байж болно юм тий. За тэгэхээр анх бол Канадад 70-аад онд бол гарч ирсэн нэр томьёо гэж бол үздэг. Тэр Heritage Language гэдэг. За Америкийн нэгдсэн улсад бол 90 оноос бол цөөнхий хэл гэсэн утгаар ашиглаж байсан. Тэгэхээр цөөнхий хэл гэхээр тэр minority language буюу одоо магадгүй тэр уугуул үндэстний хэлж гэдэг юм уу эсвэл одоо цөөнхийн угсаатны бүлэг ярьдаг тэр хэл гэдэг юм уу тэр утгаар бол ашиглаж байсан. За энэ нэр томьёог бас өөр нэр томьёонуудаар бас нэлээд сольж бол ашиглаж исэн. Энэ бол олон улсын хэл юм аа. Эсвэл тодорхой нийгмийн бүлгийн хэл юм аа. Цагаачтын хэл юм аа. Цөөнхийн хэл юм аа. Өвөг дээдсийн хэл юм аа. Гуравдагч хэл юм аа. Албан бус хэл юм аа гэх мэтээр энэ нэр томьёонуудыг бол бас давхар ижил утгатай маягаар бол ашиглаж исэн. За мөн улс орны онцлог болон нөхцлөөсөө шалтгаалаад бол янз бүрийн утгаараа бол ашигладаг. За магадгүй юу гэдгийг айгүй олон одоо угсаатны бүлгээс бүрдсэн газар бол энэ бас өөр ойлголт байхыг үгүйсэхгүй. Өөр ойлголтоор одоо хуульчилсныг бас үгүйсэхгүй. Тэгэхээр тухайн орны улс орны онцлог нөхцлөөс шалтгаалах нь тий. За тэгээд олонх цөөнх гэдэг энэ ойлголт бол байнга эсрэгдчихэдэг. За тэр олонх гэдэг байгаа нь одоо тухайн улс оронд байгаа хүн амын олонх ярьж байгаа тэр аль биесний хэл бахан цөөнх гэдэг маань одоо тодорхой тэр цөөнхийн угсаатны бүлэг байдаг юм уу тий эсвэл цагаачилж ирсэн бүлэг байдаг юм уу тэр бүлгийн хэл бол байх нэ гэж ойлгож байна. За олонхын хэл гэж тэгвэл юу хэлэх бол жишээ хэлвэл Тухайн төлсөн олон газрын хин гэж их хэл үстэй. олонхын хэл гэдэг нь их хэл мөн үү? Тухайн газар нутгийн одоо нөгөө хуулиар заасан нэгдүгээр хэлний яригдж болов. байгаа. Нэгдүгээр хэл аль биесний хэл байна тий. Жишээлбэл Герман улс олонхын хэл нь юу юм бол? Баач юм уу? Герман хэл. Герман хэл тий. Даач гэдэг бол хаана яригддаг аль биесний хэл юм бол? Нидерланд. Нидерландаас хүн байгаа бох тий. Монголоор бол даач шиг юу гэдэг лээ? Голланд хэл гэдэг тий. Голланд хэлтэй. За тэгэхээр энэ бол олонхын хэл байх нь байна тий. Өөрөөр хэлбэл хуулиндаа аль биесээр одоо хуульчлаад өгсөн. За мөн мами олонх одоо хэсэг нь ярьдаг тэр хэл бол байх нь. За тэгвэл цөөнхийн хэл гэж юу вэ гэхлээр за би түрүүнд бас дурдсан. Угсаатны зүүн хувьд цөөнхийн бүлгийн хэл бол энд багтана. За давхар аль биесний хэлний статустай байж ч болно, байхгүй ч байж болдог. За жишээлбэл Канадад одоо энэ цөөнхийн одоо хэл нуугуул үндэстний хэл соёлын талаар бол маш хүчтэй одоо юу гэдэг тэмцлүүд бол их явдаг. Хэдий одоо Канадад аль биесээр одоо англи хэлч гэдэг юм уу, франц гэдэг юм уу
давмгаалдаг ч гэсэн одоо энэ уугуул үндэстнүүд маш их одоо бид нар бол өөрсдийнхөө газар нутаг дээр өөрсдийнхөө хэлээр өөрсдийнхөө одоо хууль дүрм журм гаргаж явах учиртай гэдэг нь бол маш их юм тэмцлүүд бол бас хийж идэг. За нөгөө талдаа одоо бүгдийн цагаан арстнуудын одоо хэл соёлын бодлогод бол автахгүй ч гэдэг юм уу те бид нар аль биесээр өөрсдийнхөө хэл соёлын ийм статустай байж болно ч гэдэг юм уу. Ийм байдлаар бол тэмцлүүд ялангуяа энэ олон хэл соёлтой ийм газруудад бол хүчтэй өрнөдөг гэсэн. За ихэвчлэн тойргийн гадна хаягдаж чухал тооцогддоггүй энэ цөөнхийн хэл гэдэг бол за жишээлбэл та хэд бас мэдэнтэй Америкийн одоо уугуул хэл одоо соёлууд бол бас нэлээд юу гэдэг тойргийн гадна хаягддаг, чухал тооцогддог, англи хэлийг тулган шаарддаг тий. За тэгэрч байтугай шашныг тулган шаарддаг ийм үзэгдэл бол явдаг шүү дээ. За бид ч бас ялгаа авахгүй тий. Монгол улсад одоо жишээлбэл казак гэд манай цөөнх бүлэг байлаа, Тува гэд цөөнхийн одоо бүлэг байлаа гэхэд монгол хэл сурахыг аль биесээр одоо тулган шаардах ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо тухайн одоо казак Тува хэлтэй хүүхдүүдэд одоо юу гэдэг нь боловсролын хүртээмжийн асуудал тухайн өөрсдийнх нь хэл соёл дээр нь байхгүй байх ч үгүй юм уу тий. Иймэрхүү асуудал эдгээр гарч байгаа нь тэр гадна хаягдаад байгаа чухал тооцохгүй байгаа ийм асуудал бол яригдах нэ гэж ойлгож байна. За тэгэхээр өв хэлүүд гэдэг 3 чухал зүйлийг бол авч үздэг. За нэгдүгээрх нь бол цагаачтын хэлийг бол авч үздэг. Өөрөөр хэлбэл ямарваа нэг улс оронд цагаачлаад очсон янз бүрийн хэлтэй хэлний одоо бүлгийг бол авч үздэг. Жишээ нь Америк, Канада дахь Испани, Орос, Араб, Хятад, Солонгос хэлтэй бүлгүүд бол байж болно тий. Түрүүн хэм бэлээ нэг багш Америк дахь нэг багш бол дурдчихсан. За Германд бол маш олон турк, польш цагаачд бол байдаг. За тэгэхээр энэ хүмүүсүүд бол бас өв хэлтэн хүмүүсүүд бол байх нэ тий. За Шведэд бол Финлянд одоо бас олон хэлтэй хүмүүсүүд байна. За Австрали болон Өмнөд Африкт бол Голланд хэл бол бас ер нь бол цагаачтын хэлэндээ бол орно. За Израильд бол англи хэл байж ах чишээтэй, Бразилд бол герман хэл байж ах чишээтэй, Аргентинд Итали гэдэг юм уу те. За Англид бол Польш, хинди хэл бол бас цагаачтын хэллийн тоогоор бол бас нэлээд өндөр явдаг. За дараа нь үндэсний цөөнхийн хэл орж ирдэг. За тийм эхнийх нь бол цагаачтын хэл гэж ярьсан те. За дараагийнх нь болохоор үндэсний цөөнхийн хэл буюу тухайн нутаг улс орон дох одоо угсаатны зүүн хувьд үндэсний цөөнх тэр бүлгийн хүмүүсүүдийн хэл соёл. За жишээ нь Испани, Францд бол баск хэл бол энд орно. За Каталан улсад каталан хэл тий. Ирланд улсад ирланд хэл. Франц дахь валлон хэл. Уэльс дахь вэйл хэлч гэдэг юм уу тий. За Нидерланд, Герман дахь фриз хэлч гэдэг юм уу тий. За тэгэхээр ийм тухайн нэг улс орон дох тий одоо цөөн одоо тооны хэлээр ярьдаг тийм одоо үндэсний цөөнхүүд гэх юм уу. За дараа нь уугуул үндэсний хэл орж ирнэ. За жишээлбэл Америкийн нэгдсэн улс дахь Навайо хэл тий. За энэ нөгөө индиануудын хэл гэж бид нар яриад байдаг ш монголоор тий. За Америкт маш олон индианууд бол бий. Гэхдээ тэд нар бас өөрсдөө хэл соёлоор бас ялгардаг. За тэрний нэг нь Навайо хэл. За түрүүн хэлсэн Канад дахь Инуктитут хэл байдаг. За тэгэхээр миний мэдж байгаа Канадын Нунавут гэдэг мууж байгаа. За тэр Нунавут бол хамгийн том одоо Инуктитут хэлний төлөөлөл бол байж идэг тийм газар бол байна. За Австрали дахь Диербал хэлж гэдэг юм уу тий. За Перу дахь Кичуа хэлж гэдэг юм уу. Мексик дахь Наватвал хэлж гэдэг юм уу. Скандинавын улс орнууд дахь Сами хэлж гэдэг юм уу тий. За энэ бол уугуул үндэстнүүдийн хэл бол өв хэлтэнд орох нэ. За тэгэхээр энэ 3 хэв шинжийг тий шинжийг агуулсан байх юм бол өв хэлтэн гэж бол тооцогдох нэ. Тэгэхээр нэгдүгээр нь бол цагаачилж очсон цагаачтын хэл байх нь, хоёр дахь нь үндэсний цөөнхийн хэл байх нь, гурав дахь нь уугуул үндэсний хэл бол багтах нэ. За өв хэлэн дээр маш олон тодорхойлолтууд байдаг. За тэгэхээр хэдүүлээ хамгийн одоо идэвхтэй чухал тооцогддог нэг 3 4 тодорхойлолттой танилцъя. За эхнийх нь болохоор энэ Ротман гэж судлаачийн санал болгосон
тодорхойлт байдаг. За энд бол өв хэлийг бол дараах тохиолдолд бол өв хэл гэж тооцох боломжтой гэж үзэж байгаа. За нэгдүгürt нь бол гэртээ ихэнхдээ ашигладаг, ярьдаг болон бага насны хүүхэд нь байнга тэр хэлийг сонсч харилцдаг. За тийм болоод өв хэлтэн гэж бол өв хэл гэж бол тооцож болох нь. За дараа нь том үндэсний зөнхлөх хэл нь биш буюу цөөнх одоо ярьдаг тийм хэл бол өв хэлээ гэж бол тодорхойлсон байна. За дараагийн нэг тодорхойлт бол энэ Монтшвелл гэдэг бас нэлээд алдартай яг энэ чиглэлийн эксперт судлаач байж байгаа. За энэ хүн бол өв хэлийг тодорхойлохдоо гэртээ ихэнхдээ ашигладаг хэл болон нийгмийн олонх нь ашигладаг хэлний аль алинд хамаарах хэлний цөөнхийн бүлэг буюу хувь хүмүүс гэж бол тодорхойлсон байдаг. За энэ дээр энэ ойлголтоороо юуг чухалчлаад байгаа вэ гэхээр бага наснаасаа хоёр хэлний орчинд зэрэг өсч хүүхдүүдийн хэл ярианы хөгжлийн асуудлыг бол энэ тодорхойлолт болоод чухалчилж авч үзсэн байдаг. За дараагийн нэг тодорхойлолт нь Валтис гэж судлаачийн тодорхойлолт байна. За энэ тодорхойлолтоор болохоор англи хэлээр ярьдаггүй гэрийн нөхцөлд өсч торинсон. За өв хэлээрээ зүгээр л ойлгодог, тодорхой төвшөнд ярьдаг. За мөн түнчлэн англи болон өв хэлээ аль альнийг нь ашигладаг хос хэлтэй суралцагч юм а гэж бол тодорхойлсон байдаг. За энд бол хоёр чухал ойлголтыг бол илүү онцлсан байна. Нэгт нь хос хэл соёлын орчин, нөгөөх нь хос хэлний чадамж төвшний асуудлыг болоод илүүтэй чухалчилж гаргаж ирсэн байна. За хамгийн сүүлийн тодорхойлолт нь энэ Ротман гэж судлаач. За тухайн хүн төрхөөсөө өв хэлийг тодорхой хэмжээнд эзэмсэн тохиолдолд өв хэлтнийг хэлтгэх шалгуурыг хангана. За хэдийгээр эдгээр хүмүүсийн хэлний чадамж нь төрлөх нэг хэлтэй хүмүүсийнхээс ялгарх төлөвтэй байдаг. За тэгэхээр өөрөөр хэлбэл өв хэлтэй хүмүүсүүдийн хэлний чадамж төвшний хувьд бол харилцан адилгүй байгааг бол энэ судлаач бол онцлсан байна тийм. За тэгэхээр энэ өв хэлний асуудал дээр бол ингээд ярихаар хоёр чухал зүйлийг бол онцолж авч үздэг. Нэгт нь хэл давамгаалах асуудал, хоёрт нь хэлний төвшний асуудал гэж бол ярьдаг. За тэгэхээр хэл давамгаалах үзэгдэл гэж юу хэлээд байгаа вэ гэхээр за энийг доминанс гэдэг байгаа шүү англи хэл дээр. За энэ нь болохоор тухайн одоо хос хэлтний нэг хэл нь тодорхой нөхцөлд илүү төлхөө ашиглагдаад байгаа. За нөгөө хэлнээсээ илүү ашиглахад амархан байгаа тэр хэлийг бол хэл давамгаалах үзэгдлээ гэж бол үзэж болно. За хоёрдугаарт нь болохоор хэлний төвшин чадамжийн тухайн асуудал орж ирж байна. За өөрөөр хэлбэл тухайн хэлний бодит чадвар, тэр чөлөөтэй ашиглах байдал ямар юм бэ гэдэг асуудал бол хөндөгдөх нь байна гэсэн. За тэгэхээр чадамжийн хувьд бол гол төлөв давамгаалж байгаа хэлтэй нягт хамааралтай байдаг ч гэсэн за бас яг үүнтэй бол бүрэн адилтгаж бол үзэх боломжгүй гэж бол үздэг. За энэ нь юутай холбоотой вэ гэхлээр энэ хөлний одоо төвшөнтэй шууд хамааралтай байдаг. За тэгэхээр өв хэлтэй хүмүүсүүдийн хувьд одоо жишээ нь юу гэдэг нь Монголоос цагаачлаад Америкт очсон байгаа гэр бүлүүд за хүүхэд нь Америкт төрөөд Америк цэцэрлэг сургуулиар дамжаад явцсан байгаа бол өв хэлтэн бол байгаад байна гэтэл тухайн хүүхдэд одоо өв хэлний төвшний асуудал яригдах нь байна тийм үү? Аяндаа бол сурчдаг, суралцдаг, эзэмшдэг зүйл бол биш байх нь шүү дээ. Тэнд зайлшгүй сургах, үнэлэх асуудал бол яригддаг байна. За тэгэхээр энэ асуудал дээр бол энэ Европын одоо хэлний түвшний шатлалыг үнэлдэг ийм стандарт гэж болоод байдаг. За бид бүгдээрээ хэл заадаг хүмүүсүүд бол мэдж байгаа. За зарим нь бол гадаад хэл сурцсан, тодорхой түвшнээ үнэлүүлсэн ийм хүмүүсүүд бол бас мэдж байгаа. Тэгэхээр хэлний түвшинг бол анхнаас ахуулаад агсан түвшин хүртэл A1-ээс C2 гээд түвшинд бол ангилдаг. За тэгэхээр энэ түвшний хүрээнд бол бас өв хэлтнүүдийн чадвар түвшинг бол үнэлж за мөн энэ дээр тулгуурлан бас сургах тэр зүйлийг бол анхаарах хэрэгтэй гэж бол үздэг. За хоёрдугаар хэлний түвшний шатлал дээр энэ Америкийн одоо гадаад хэл заах одоо зөвлөлөөс гаргасан ийм шатлалыг бол санал болгодог. За энэ нь бас яг ялгаа авахгүй анхан шатнаас хүн анхан дунд анхан одоо агсан за дунд түвшний одоо анхан дунд түвшний дунд бас агсан гэх мэтээр ингээд бас нэлээд нарийн задлсан ийм шатлал явж байна.
За тэгэхээр энэ хоёр түвшин бол илүү давмгаалах хандлагатай бол байдаг хэлний чадамжийн түвшинг тодорхойлоход тийм. За тэгэхээр өв хэлний түвшин тэгвэл одоо бид нар яагаад энэ хэлний түвшинг нь анхаарах ёстой вэ гэхлээр тухайн хэлний түвшингийн зөв тогтоож иж тэр хүүхдэд зөв аргачлалаар тэрийг нь ахиулах, сайжруулах, хөгжүүлэх боломжтой гэж үздэг. За тэгэхээр түвшин бол харилцан адилгүй байдаг. За энэ нь болохоор өв хэлтнүүдийн дотрооч тэр, өв хэлнүүдийн хоорондооч тэр. Тэгэхээр энийг бол бас багш ялгаж салгах учиртай болох нь байна тийм. За дараагийн нэг асуудал бол өв хэлтнүүдийн түвшнийг илэрхийлэх бас юу гэдэг дүгнэлт бол байдаг шинжилгээ маань. За энэ дээр юу гэж дүгнсэн байдаг вэ гэхээр өв хэлтнүүд ихэвчлэн хэлний түвшнийхээ хувьд анхнаас агсан түвшинтэй байх хандлагатай байдаг. Гэхдээ өв хэлтнүүд тухайн улс орондоо ашиглаж байгаа аль бие усны олон ашигладж буй хэлэндээ илүү автах хандлагатай байдгаа гэж бол үздэг. За тэгэхээр энэ бол тодорхой болсон зүйл бол байх нь шүү дээ. За тэгэхээр энэнтэй холбогдуулаад хятадыг бол одоо жишээлбэл яг өв хэлний юм дээр бол маш одоо сонгодог жишээ гэж бол үздэг. За хятад улсыг бол бид нар бүгдээрээ мэддэг тий. Маш олон одоо хэл соёл угсаатны бүлгээс бүрдсэн ийм том гүрэн шүү дээ. За тэгэхээр энэ судлаачийн үзэж байгаагаар бол одоо хамгийн багадаа тодорхой бод 56 угсаатны ашигладаг 100 гаруй хэл бол хятад улсад байна гэж үздэг. За Бүтэнхуа гэдэг те стандарт мандарин хэл, бисний хятад хэл гэж бол тооцогдно. За тэгэхээр хятад хэлтэнд бол хятад улсад бол маш олон одоо ийм өв хэлтнүүд бол байна те. За тэгэхээр боловсролын түвшин доогуур түвшинтэй хятад хэлээр яригчдын ихэнх нь бол өөрсдийн ашиглаж буй хэлнийхээ хувьд бол өв хэлтэнд тооцогддог. За мөн хоёр дахь хэлтэнд тооцогддог. За мөн нөгөө талд боловсролын түвшин багатай хүүхэд бол насан туршидтын хувьд бол өв хэлний түвшин өндөр байдаг. Гэхдээ олонхын ашигладаг тэр хэлний түвшин сул байх хандлагатай байдаг. За өөрөөр хэлбэл одоо өвөр Монголд байгаа одоо Монгол угсаатны бүлэг байлаа гэж бодоход тэд нар магадгүй монгол хэлэндээ нийнхэн түвшин өндөр хятад хэлний түвшин нь сул байх болол байх боломжтой гэсэн үг байна тийм. За тэгэхээр ийм асуудал бол яригддаг байна. За тэгэхээр өв хэлийг магадгүй та хэд бодож байгаа яагаад юу н судлах хэвтэй юм? Яагаад юу н анхаарах хэвтэй юм тийм. За тэгэхээр энэ дээр маш чухал бол 3 зүйлийг авч үздэг. За нэгдүгээрт нь бол сүүлийн үед бол дээд боловсролын хэрэгцээ бол маш эрчимтэй бол ялангуяа хөгжиж байгаа орнуудад бол өсөж байгаа. За энэ хэрээр бол хүмүүсүүд бол өв хэлнийхээ чадамжийг илүү хөгжүүлье гэсэн тэр сонирхол сэтэл нь бол маш их эрчимжиж байгаа. За өөрөөр хэлбэл юу гэдгийг одоо би хичнээн одоо юу гэдэг Монгол хэлтэн ч гэсэн Монгол хэлээ бүр сайн одоо ярьж чаддаггүй тэгсэн мөртлөө ерөнхийд нэг ойлгоод байдаг тий. Гэтэл одоо юу гэдэг би одоо англи Америкт өсөөд торинсон байлаа гэхэд англиар бол уугуул хэлтэн бараг болцсон байна тий. Унгын хэлтэй бол болцсон байна. Гэтэл ингээд цаанаас нэг юм одоо юу гэдэг өв хэлний сурах одоо тэр сонирхол сэтэл маань бол хүчээр гарч ирээд байх. Тэр ийм хандлага бол альч хэлэн дээр бол бас эрчимжээд байгаа ийм дүр зураг бол байдаг гэсэн. За дараа нь бол ажил мэргэжлийн хувьд бол бас илүү боломжийн ийм давуу талууд бол гарч ирж байгаа гэж үздэг. За хоёр дахь нэг чухал зүйл нь бол энэ бол хэлний шинжлэлийн хувьд бол маш сонирхолтой үзэгдэл гэж үздэг. Өөрөөр хэлбэл өв хэл нэгдүгээр хэл юм уу, хоёр дахь хэл юм уу, эсвэл арай өөр үзэгдэл юм уу гэдэг дээр бол одоо хүртэл бол бас одоо ялгаж салгахаар бол судлаачд бол ажилладаг. За жишээ нь Бүтэнхуа гэдэг энэ хятад хэл дээр бол ярьж байна тийм. Хятад хэлний хувьд одоо яг тэр бүх уугуул үндэстнүүдийг нэгтгэсэн ийм хэл байх юм уу? Эсвэл одоо юу гэдэг тэр уугуул тэр угсаатны бүлгүүд өөрөөсөө яриад байгаа тэр хэлүүд нь тэр хүмүүсүүдэд нэгдүгээр хэл байх юм уу, хоёрдугаар хэл байх юм уу гэх мэтээр энэ бол бас хэлний зүүн хувьд бол сонирхолтой үзэгдэл байдаг. За дараагийн нэг том асуудал бол даяаршилтай холбоотой асуудал. За тэгэхээр эхнийх нь бол мэдээж эдийн засаг, геополитикийн өөрчлөлтүүд энэ дээр явна. За угаасаа одоо даяаршилтай холбоотой хүмүүсүүд бол мэдээж одоо дуртай айгу боломж өндөртэй тийм улс орн руу бол одоо цагаачлах
нүүх, тэнд сууршин амьдрах, ажиллах ийм нөхцөл байдал бол эрчимтэй өрнөж байгаа. За гисэн хэдий ч бол одоо юу гэдэг яг энэ өв хилтнүүдэд одоо зориулсан тэр боловсролын тогтолцоо тэр хэрэгцээ шаардлага нь бол бас нэлээд бас бага байгаа. Ялангуяа даяаршилтай холбоотой тэр боловсролын орчин бол одоо илүү тэр хоёр дахь шилийг илүүтэй дэмжсэн маягаар бол явдаг гэж бол үздэг. За энэтэй холбоотойгоор бол хүүхэд тэр өв хилнийхээ унган чанараа гээх. За энэ дээр та эдийн бас нэр томьёог нь мэдээд авчаарай. Attrition гэж үг байгаа. За энэ бол унган чанараа гээх гэсэн үг. За мартах гэдгээс арай өөр утга шүү. За тэгэхээр энийг гээх юм уу эсвэл сурдггүй тал дээр насан туршидтэй харьцуулахад ямар үйл явц өрнөд юм бэ гэдгийг бол илүүтэй бол бас сонирхож судалдаг. За энэ утгаараа бол маш чухал юм гэж бол үздэг байна. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр нэг бичлэг үзье. За монгол хэлний хувьд би түрүү хэлсэн туваа хэл бол Монгол улсын хувьд бол бидний хувьд өв хэл болно. Монгол улс үндэсний цөөнхтөө хэлээрээ суралцах боломжийг олгож ирсэн. Гэхдээ бодлогын баримтчдын хэрэгжилт хангалтгүй цаатай иргэдийн хэл соёл устгахад ойрхон ирснийг Өсгөл аймгийн Цагаан улс сумдах цаатай иргэд ярьж байгаа юм. Цаатан буюу туваа хүүхдүүд хэлээрээ ярьж өчөх боловсрал тааруу зөвхөн энгийн харилцааны түвшинд ойлголцох хэмжээнд л байна. Туваа үндэстэн дийлэнх нь амьдарч байгаа бүс бол Хөвсгөл аймгийн Цагаан Нур сум. Тусамд 600 орчим туваа үндэстэн амьдарч байгаагаас 140 гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа юм а. За туваа иргэдийн хүүхдүүдийн туваа хэлний төвшин зөвхөн хоорондын харилцан ярианы төвшөнд хүрсэн, зарим хүүхэд өөрийгөө бүрэн танилцуулж чадахгүй байгаа нь ерөнхий боловсролын сургуульд туваа хэлний хичээлийн хяналттай цаг байхгүй, сургалтын материал гарын авлага байхгүйтэй холбоотой гэдгийг онцолж байна. Хичээл зааж тэр програм ямар програм юу байд юм бэ тэргээр сурчаал хөгдөж. Хаад өөрсдөө гэртээ бол туваагаар ярих уу? Ярьдгүй. Байгаад. Тэгэхээр хүүхдүүд Одоо энэ жоохон настай хүмүүс ч 음식 хэлээр ярьж байна. Залуучуудын дээр хүмүүс бол ярихгүй. Тэгээд хоорондоо үндэснэг хэлээр урдаас ярих чинь урдаас монголоор хариулаад байна. Чи өөрийнхөө хэлээр хариулт инээгээд монголоор хариулаад байна. Бэрхшээлтэй зүйл одоо биднэрт хамгийн хэрэгтэй юм сурах хүч байгаа. Сурах хүч бол байхгүй. Сурах хүч бол хэвлэгдэж байгаа. Манай захирал сая явахдаа хэвлэлтэнд өгчөөд ирсэн гэсэн. Тэгээд одоо сурах хүч маань гарчвал тэгээд яг хүүхдүүдийн гар дээр сурах хүч очвол тэгээд сурах хүч бол хангалттай хичээл юм да. Би тэр өөрийнхөө одоо би туваа хэлтэй болмоор байна. Би казак хэлээ одоо эзэмшмээр байна гэдэг энэ бодлыг бол одоо би нэгдүгээр хуулбарны хувьд бол тэд нар зөв бодож байна гэж бодож. Хөгжүүлэх тэрийг одоо өөрөө эзэмших нь бол илүү одоо юу төрийн ажил гэхээсээ илүү хувь хүний ажил. За тэгэхээр энэ бол туваа хэлний жишээ байна тий. За тэгэхээр бид нар бол одоо зөвхөн нөгөө гадагшаа гараад явцсан монгол өв хэлтнүүдийн тухай яриад байгаа боловч Монгол улсад маань хүртэл ийм өв хэлний хэлтнүүдийн асуудал маань бол хүртэл бас байж тий. Тэгэхээр нөхцөл нь л өөр болохоос биш яг зарчмын хувьд бол адил болно. За тэгэхээр энэ дээр би түрүү хэлсэн хэлний хэврэгшил гэдэг зүйл бол гарч ирдэг. Түрүүний тэр унган төрөлхлөх одоо чанараа гээх гэдэг ойлголт. За тэгэхээр энийг англи хэлээр би түрүү хэлсэн тийм language attrition гэдэг. За тэгэхээр энэ ойлголт маань бас сүүлийн үед нэлээд хүчтэй явж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн хүн уул нь бол одоо юу гэдэг төрхтөө одоо юу гэдэг монгол хэлтэй хэлтэн хүмүүсүүдээс хүнээс одоо төрсөн гэтэл одоо өөр хэл соёлтой орчинд өсч тойрноод явцад одоо тухайн хүн өөрийнхөө одоо тэр төрлөх унган тэр хэлээ ямар нэг байдлаар одоо гээхтэй тэр унган төрлөх чанарыг нь гээх тэр одоо хэлнийх нь чадвар төвшин нь одоо саарах, буурах ийм үзэгдэл бол явдаг. За тэгэхээр энийг бол language attrition гэж хэлдэг. За тэгэхээр ийм үзэгдэл дээр ер нь яаж ажиллах юм, ямар сурганы аргаар ажиллавал илүү үр дүнтэй тий. За ямар байдлаар арга хэмжээ авал илүү үр дүнтэй. За мөн одоо юу гэдэг ямар одоо
яг энэ чиглэлийн одоо хүмүүсүүдийн туршлага байдгийн, түүх байдгийн, тэр хүмүүсүүд яаж асуудлаа давж гарсан ингээд энэ сайт руу орох юм бол маш олон сургалтад ашиглагдах нөөц мөн та хэд бас таньж мэдээ гэсэн ийм зүйлсүүд бол байгаа. Тэгэхээр энийг бас та хэд сонирхоод үзээрэй. За энэтэй холбоотой нэг хоёр жишээг бол тайлбарлая. За тэгэхээр ийм жишээ бас одоо та хэдийн зааж байгаа одоо хүүхдүүд дээр явандаа тэр хүүхдүүд маань насанд хүрээд явна. За ингээд ирэнгүүт бас яг ийм үзэгдэл бол болно. Тэгэхээр энийг хэдүүлээ бас сонирхоод үзье те. За энэ бол энэ Голландын болоод иргэн. За гэхдээ энэ өмнөд Америкт бол төрсөн. За тэгэхээр унган Голланд хэлтэй. Гэвч 88 онд бол Америк нүгэ тэндээс сууршаад бол одоо илүү англи хэл дээр одоо түлхүү өөрийнхөө одоо тодорхойлдох тий бие хүнээ тодорхойлох юм хандлагатай болсон. За энэ дээр энэ хүн яаж одоо Голланд хэлээсээ одоо англи хэл рүү одоо тэр хэлний тэр унган чанараа алдагдчихж байгаа энэ жишээг бол харуулсан байгааг энэ бичлэгээс хэдүүлээ харъя. Dat je nog een lokko. De 47-jarige Regilio Tuur wordt in één klap beroemd als hij als broekie in 1988 de regerend wereldkampioen knock-out slaat. Dit is het begin van een professionele en succesvolle bokscarrière, waarvoor Regilio zelfs naar New York verhuist. In 42nd Street, Chrysler Building. My apartment is over there. Speciaal voor sterk springen komt Regilio nu naar Nederland om zijn springkunsten te vertonen. Maar er is één probleempje. Hij kan niet zwemmen. He lost lead toen ik jongen was. 11 geloof ik. I saw a boy drown. And after that, I never went back in deep water. Dit is Regilio's eerste. За тэгэхээр энэ дээр юу хэлээд байгаа вэ гэхээр энэ хүн маань уул нь бол одоо Голланд хүн хэдий ч гэсэн одоо бол Голландаараа буцаад ярих гэхлээр ямар нэг байдлаар зарим үгээ санахгүй байх эсвэл зарим одоо яг нөгөө унган тий чөлөөтэй байдлаар өөрийгөө илэрхийлж ярьж одоо ашиглаж чадахгүй байх ийм асуудлууд бол тулгарч байгаагаа хуваалцж байгаа юм байна. За дараагийн нэг жишээг харъя. За дараагийн нэг жишээ болохоор энэ Германы теннисчин байгаа. За энэ хүн бол англи хэлтэн хүнтэй бол гэрлээд Америк руу 2000 онд нүүсэн. За тэрнээс хойш бас энэ хүн дээр герман хэлээ одоо юу гэдэг одоо герман хэлнийхаа унган чанараа тэр алдаг тэр үзэгдэл бол энэ эмэгтэй дээр бол бас явагдаад энийг нь бас ингээд телевизийн одоо нэвтрүүлэгт орж байгаа юм баримтж байсан. Prominente Gäste aus Wirtschaft, Politik, Medien und Kultur fanden sich am Sonntagabend in Baden-Baden an der Oos zur Verleihung des Deutschen Medienpreises ein. Für die in diesem Jahr die kürzlich zur beliebtesten deutschen Erkundung so flüssig mehr, wie es war, aber ich werde es mich versuchen. Ich werde es versuchen. Ja, es ist eine sehr, sehr große Ehre für uns heute Abend, diese Auszeichnung hier entgegenzunehmen. Aber sie gilt ganz, ganz besonders den Kindern, für die wir uns einsetzen. Die Kinder sind unsere Zukunft. Und für uns gilt es, dass wir für sie kämpfen. Initiator und Dotierung des Medien. За тэгэхээр энэ эмэгтэйгийн хувьд бол яг энэ дээр бас яг энэ өөрийнхөө яриан дээр бас уучлалтгүй байсан. Аль биесээр одоо би өөрийнхөө унган герман хэлээ бол одоо ингээ алдчихж байгаагаа герман хэлээ хэлээрээ чөлөөтэй одоо ярьж илэрхийлж чадахгүй байгаадаа бол бас уучлалтгүйсэн ийм бичлэг байна. За тэгэхээр энэ бол бас яг энэ өв хэлний асуудалтай бол шууд холбоотой ийм үзэгдэл бол байх нэ. За манай монголчуудаас бол бас яг ийм зүйлс бол би бол байгаа болоо гэж бодож байна. Одоо Америкт амьдарч байгаа одоо хэдэх үеийн тий Монгол одоо иргэдээс бол төрсэн одоо монгол хэлээ бүр мартсан тий ийм хүмүүсүүд бол би болоо гэж бодож байна. За тэгэхээр энэ дээр би бол монгол хүний жишээ байхгүй учраас энэ хоёрын жишээг авч байгаа шүү. За тэгэхээр өв хэлний төрөний туваа хэл дээр бол ярьсан тий жишээ. Тэгэхээр өв хэлээ сурч байгаа хүүхдэд бол хэрэгцээ шаардлагатай нийцсэн дэмжлэгийг тий тэр дэмжлэг гэдэг нь юу хэлээд байгаа гэхлээр тодорхой хэмжээний энэ хүүхдүүдийн онцлог таарсан хөтөлбөр, гарын авлага, сургалт тий мэрэгсэн багш дэмжигч байгууллагууд үзүүлэхгүй бол хэлний хөгжлийн хувьд за ялангуяа тэр хил зүүн дөрмийн тэр суурь хөрс
хөгжих наснаас хойш үед бол тогтворгүй болж эхэлдэг гэж бол үздэг. За тэгэхээр бид нар нөгөө анхны хичээл, дараагийн хичээл дээр ч гэсэн яриад байгаа. Яагаад тэр 6 хүртэлх нас гэдэг чухал байгаад идэв юм бэ гэхээр тэр одоо хэлний тэр хөгжлийн хувьд тэр хилцүүн дүрмийн суур хөрсөн хөгжихгүй байх юм бол тэрнээс хойшоо хөгжүүлнэ гэдэг бол бас нэлээд төвөгтэй болж эхэлдэг гэсэн. Тэгэхээр тэр үе дээр бол маш чухал анхаарах шаардлагатай болох нь тийм. За хэрвээ энийг анхаарахгүй байх юм бол хилцүүн дүрмийн хөгжил ялангуяа дутуу явагдах, мартах ийм үзэгдэл бол тулгарах эрсдэлтэй байдаг гэж үздэг. За тэгээ энээсээ шалтгаалаад насанд хүрэхийн өмнө бол хилцүүн зарим дүрмийн хөгжлийн хувьд бол 2 дахь хилээ сурч байгаа насанд хүрэгч шиг бол байх байна гэж бол үздэг. За тэгэхээр үг хэл эзэмшихэд бас тодорхой бол хүчин зүйлс нөлөөлдөг. За хамгийн том одоо нөлөөж байгаа тэр хүчин зүйл бол тухайн одоо тэр үг хэлийг тэр ашиглаж байгаа хэрэглээ. За мөн тэр үг хэлийг одоо юу гэдэг эзэмшүүл сургаж хөгжүүлж байгаа тэр орц тэр бол маш чухал. Энийг одоо авч үлдэх, энийг цааш нь одоо хадгалахад бол чухал үүрэгтэй гэж бол үздэг. За мэдээж юу гэдэг хандлагын хувьд, итгэл үнэмшлийн хувьд эсвэл одоо юу гэдэг тодорхой одоо хэлний түвшний хувьд ч гэдэг юм уу энэ хандлагуудаас илүү энэ орц хэрэглээ гэдэг зүйл бол хамгийн чухал хүчин зүйлээр бол тооцогддог гэж үздэг. За ингээд өнөөдрийн хичээлээ дүгнээд хэлэх юм бол за үг хэл гэдэг бол хэдий одоо тод илэрхгүй ч гэсэн ер нь бол төрлөх хэлний бол адилаа гэж бол үздэг. За өөрөөр хэлбэл бидний нэгдүгээр хэлний адилаа гэж бол үзэх ийм боломжтой гэж үзнэ. За дараа нь хэл эзэмших үйл явцын хувьд бол маш удаан хугацаа бол шаардна. Цаг хугацааны хувьд бол маш удаан байх гэдэг нь тийм. Их хугацаа орох нь. За мөн хос хэлний орчинд эзэмшсэн бүх төрлөх хэл бол өсвөр нас болон түүнээс хойших наснд бол адил хөгждөг юм а гэдгийг бол бид нар бол ойлгож авчих тийм. Тэгэхээр энэ дээр бол би түрүү хэллээ маш одоо юу гэдэг тэр сургаж байгаа тэрийг одоо ашиглуулж байгаа тэр хэрэглээг бий болгож байгаа тэр орц гэдэг бол маш чухал байх нэ гэсэн үг юм тийм. За тэгээ энэтэй холбоотой цааш нь дэлгэрүүлж үзэх, унших, судлах, за энэтэй холбоотой өөрсдийнхөө бас яг ийм хүүхдүүдэд хэрхэн зааж сургах, сургалтын хөтөлбөр боловсруулах тийм. За одоо яг хэлний чадварыг нь хэрхэн яаж дээшлүүлэх тал дээр энэ хоёр номыг унших юм бол тодорхой түвшинд бас өөрсдийнхөө тэр зааж байгаа тэр сургалтын агуулга хөтөлбөр эдрээс сайжруулад байх боломжтой гэж бол харж байгаа. Тэгээ энэ хоёр ном бол маш чухал их сурвалжууд болно. За ингээд өнөөдрийн хичээл дуусчихъя. Тэгээ та хэдээс асуулт байвал хариулъя. За тэгээ энэ бол нөгөө би түрүү хэлсэн хос хэлнийхийг бол тусдаа бид нар одоо ирэх тэрний дараагийн 7 хоногийн хичээлээр бол үзнэ. Өнөөдөр бол зөвхөн үг хэлтэй хамааралтай асуудлууд яригдж байгаа учраас үг хэл дээр илүү төвлөрсөн байгаа шүү. За ингээд анхаарал